За 1 million challenge маань амжилттай явагдаж байна. За day 5. За нийт хийсэн ашиг маань 9805 USD-ийн ашиг хийжээ. За Монгол мөнгөнд томилоод нэг 35 саятай дүүцэх хэмжээний ашигыг хийсэн байна. За энэ хөдөлгөөнийг болвол яагаад баяжсан бэ гэвэл энэ тийм ойлгомжтой хөдөлгөөнийг явж гин гэж бол үзсэн. Эндээс энэ хэсгийн хөдөлгөөнийг шилжүүлэгчийн хөдөлгөөн гэж үзээд нэмээд энэ хөдөлгөөнийг үндсэн хэмжээ гэж бол үзсэн. За хөдөлгөөнийг үндсэн хэмжээ доошоо ханах үед за энэ хавьяас хөдөлгөөнийг буцах боломжтой гэж үзээд баяжсан. За бай. Тэгээ хөдөлгөөн илүү татуулаад тухайн ашгийг аваад хаасан. За ингээд цагаалагаасан байна. За энэхүү сигналыг өгөхдөө 1 million challenge-ийн дансны мэдээллийг энэхүү public channel-д тавьсан. За хүмүүс бас энэхүү channel-аас мэдээллийг аваад дагаад ашиг хийсэн байлаа. За бүгдэнд нь амжилт хүсье.